Сайн байцгаана уу? Өнөөдөр би та нарт Австрали болсон үнэхээр аимшигтай уур өрмөр хэргийн талаар ярьж өгье. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Австралийн Альбон гэдэг нам тайван хороололд оройн 5 цагийн үед туслаач намайг авраач гэж эмэгтэй хүний цөхөрсөн дуу гинэд ташгирч эхэлжээ. Хөршүүд бүгд зогсож айд сандарсаар тэр айл руу гүйж очино. Хашгираа нь байшингийн арын хашаанаас гарч байгаа нь тодорхой. Гэхдээ хашааны хаалга төгжээтэй дотгошоо орох ямар ч боломжгүй байв. Хажуу айлын 2 давхрын цонхоор нэг хөрш хашааны цаадгыг тодгоо харсан байна. Тэр хөршийн нүдэнд үзэгдсэн зүйл хашаанд 2 Аз эмэгтэй байлаа. Тэдний нэг нь зүлгэний том хайж барьчихсан. Нөгөө эмэгтэй рүүгээ галзууртлаа дайрч тасралтгүй атгаж огт зогсохгүй байжээ. Хэдхэн хормын дараа дайралт төрсэн эмэгтэй газар унаж яг л амьсгал хураасан мэт хөдөлгөө байсан байна. Хөрш сандарсан ч шууд уцаа гаргаж бичлэг хийж яаралтай цагдаа дүргэн туслан дууджээ. Хүн амны хэрэг гарлаа гэсэн дуудлага авсан цагдаа нар шууд очсон. Гэрийн хаалга хаалттай дотроос хинч хариулахгүй байсан тул тэд хаалгыг хүчээр онгойлгох шийдвэр гаргав. Гэрт ормогц тэдний өмнө гарч ирсэн дүр зураг цочны өрөөнд нэг Аз эмэгтэй сандал дээр маш тайван бүр хачин тайван сууж байна. Харин шалан дээр нэг Аз эрэгтэй гар хөлн чангуяатай амыг нь скотчдож хөдөлж чадахгүй явдаж байлаа. Аз тааш тэр эрэгтэй амьд байсан. Цагдаа нар эмэгтэйг газар дарж хяналттай аваад эрэгтэйн гарыг тайлж амаас нь скотчийг хуулж автал тэр эрэгтэй бараг орилон гүйж эхэлжээ. Өрөөнд доторх ач хүүг минь хардаа миний ач хүү минь зүгээр байгаа эсгийг хардаа гэв. Цагдаа нар унтлахын өрөө рүү ороход 4 настай бяцхан хүү орон дээрээ хөвтөж байсан ч хэдий нас барсан байлаа. Гэхдээ энэ бол ганц хохирогч биш байв. Арын хашааг шалгахад нэг Аз эмэгтэй олдсон бөгөөд их хэмжээний цус алдсны улмаас аль хэдийн нас барсан байжээ. Цагдаагийн байцаалтаар ил болсон үнэн. Уяатай хүлээтэй байсан эрэгтэй бол Брайан Майк, хятад гаралтай Австралийн иргэн 58 настай. Нас барсан эмэгтэй бол түүний эхнэр Май. Нас барсан 4 настай хүү бол түүний ач хүү. Харин цочны өрөөнд тайван сууж байсан эмэгтэй бол түүний нууц амраг Лайо Каша. Бас энэ аимшигт хэргийг үлдсэн гол гэмт хэрэгтэн. Энэ бүхэн зүгээр нэг мэдрэлийн өвчтэй хүн гинэт туурлаж халаад хажихсан зүйл биш. Цагдаа шинжээчдийн дүгнэлтээр энэ бол урьдчилан сайн төлөвлөсөн өшөө авах зорилготой 2 хүний аминд төрсэн аллах байлаа. Лайо Каша яг Брайаны хамгийн хайртай хүмүүсийг нь эхнэр ачууг нь зориуд онлон хөнөөжээ. Яагаад ийм аимшигтай өшөө авахар болсон бэ? Австрали олон орны иргэдэд өндөр цалин, сайн амьдрал, ирээдүйн боломж гэсэн мөрөөдлийн газар мэт харагддаг. Гэхдээ бодит байдал дээр хөгжиж буй орноос очсон жирийн хүн мэрэгжил хэл байхгүй бол виз авах нь хэцүүгээс гадна амьдрал нь тийм сайхан биш. Лайо Каша Хятадын Гуанши эмээх нутгаас гаралтай. Тэр 40 гаруй наснда гэрэлтэнд бүтлгүүдэж нөхрөөсөө салсан. Хүүнд хуучин нөхөртөр нь байдаг өөрөө жижигхэн наймаа хийж амьдралаа сулгуулдаг байлаа. Амьдрал нь өсөхгүй ч сайханч биш ирээдүйтэй ч юм алга гэсэн мэдрэмж төрүүлж байсан. Тэр үед нэгэн адил Австралид суушаад олон жил болсон Ива гэдэг эмэгтэй нутагтаа дүр иржээ. Ива түнд Австралийн амьдралын талаар ярьж өглөө. Цалин өндөр тэтгэмцэн амьдрал тухтай ирээдүйн нээлттэй мэтэр ярина. Энэ яриаг сонсон Лайо Каша би ч бас Австралид очиод нэг амьдраад үзмээр байна гэж хэлжээ. Ива түүнийг дэмжиж виз хэрхэн авах, яаж очих, очиод ажил олоход нь туслана гэж амласан байна. Ингээд 2011 оны намар Лайо Каша аялын визээр Австрали руу ниснэ. Виз нь ердөө 3 сарын хугацаатай эхлээд очие. Визээ сонгож болох байлгүй дээ гэж бодсон. Мельбурнд очтол бодит байдал түүний төсөөллөөс шалгуур байлаа. Түүний танил Ива Австралид дахир дутуу Австралид иртээ гэрлэж түүнийхээ ачаар байнгын оршин суух хэрэг авсан байжээ. Гэр бүлийн орлого нь зөвхөн төрийн халамж, нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй. Ива өөрөө тогтмол ажилгүй. Ямар ч саядан шиг амьдрал байгаагүй юм. Гэхдээ Ива амласнараа Лайо Каша туслаж хятад хоолны ресторанд аяа тавгуугаагчаар ажилд оруулна. Гэхдээ энд нэг том асуудал бий. Аялын визтэй хүн Австралид цалинтай ажил хийхийг хатуу оргилдог. Тэгэхээр Лайо Каша өдөр бүр баригдчихгүй гэж яаж байж ажиллана. Нэг өдөр иммиграшн шалгалт орж ирэхэд баригдаж, албатан буцаагдаж, олон жил дахин орж ирэх хэрэггүй болох эрсдэлтэй. Лайо Каша Австралид ирэхдээ нэг 100 жилийн компанид мөнгө төлж 3 сарын дараа виз сонгуулж өгнө гэсэн амлалтад итгэсэн. Визний хугацаа дуусах төгсөхөд тэр 100 жилийн газартаа холбогдоход тэд бид тийм амлаж байгаагүй, сунгаж өгөх боломжгүй гэж гүрийжээ. Ингээд тэр ердөө ганцхан сар гаруухан ажилласан ч олсон мөнгө нь онгоцны тэс болон эхний эдэн сарын түрээсийн зарлигч бүрэн нөхөж чадсангүй.
Хэрвээ одоо хятад руу хоосон буцвал бүх хөдөлмөр, төлсөн мөнгө, ирээдүйн төлөлгөө бүгд утаа шиг замрах байлаа. Лая Каша үүнийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Энэ хүнд үед Лая Каша нэгэн эрдэ танилцсан. Тэр хүний нэр Брайан Майк, 58 настай, хятад гаралтай Австралийн иргэн. Залуудаа хятадд өгүүлбэр дээр ажиллаж байсан тул бага зэрэг хятад ил ойлгоно. Өнгөрсөн хугацаанд их нэртэйгээ харилцаа муудаж, тусдаа амьдарч эхэлсэн ч албан ёсоор салаагүй. Эхнэр нь Майя Вьетнам гаралтай, тэдэнд нэг охин, саяхан мэндэлсэн жижигхэн ач хүү байсан. Брайан хятад хоолнд дуртай учраас Мельбурн дахь хятад ресторанд байнга хоол идэнэ. Тэнд ажиллаж байсан аяг тавуугаагч эмэгтэй Лая Кашатай инхүү анх танилцжээ. Завтай үедээ Лая Каша галтойгооноос гарч ганцаараа хооллож суудаг. Арай настай энэ эрэгтэйтэй хэдэн үг солин инээмсэглэж багаар татансан. Ингээд байнга уулзаж ярилцаж илүү татан болов. Эцэст нь тэдний хооронд романтик харилцаа үүсч Брайан Лая Кашаг нууц амаргаа болгожээ. Харилцааг гүнзгийрэх тусам Лая Каша хамгийн их хайж байсан сэдвээ хүндэн. Миний виз дуусч байна. Би буцаад хятад руу явах ёстой. Харин би чамтай цуг Австралид амьдрахыг хүсэж байна. Тэр Брайанаас гуйсан зүйл нь өөрийг нь албан ёсоор урьж виз гаргуулахад туслах, дараагийн удаа айхгүй хууль ёсоор орж ирмээр байна гэсэн хүсэл байлаа. Брайан нэхэндээ эргэлзэн ч Лая Каша чамтай байвал хаан чамаагүй хөдөө байсан зүгээр гэж үнэн шайрын дүр үзүүлж бүр хэрвээ виз болохгүй бол чи надтай хамт хятад руу явж болно шүү дээ гэж хүртэл хэлнэ. Энэ үгс Брайаны сэтгэлийг хөдөлгөж тэр чи эхлээд хятадд очиод байж бай. Би чамд урилга авуулна. Би амснаа идэг хүн гэж хэлжээ. Австралийн хууль ёсоор байнгын орсон суугч эсвэл иргэн хүн санхүүгийн чадамжтай бол гэр бүлийн гишүүн, найз, танилдаа урилга авуулж болдог. Брайан ч тийм ч том зүйл хийж байна гэж бодоогүй. Зүгээр л жаахан тусалж байна гэж харж байв. Гэтэл Лая Кашагийн хувьд энэ бүх зүйл Австралид үлдэх ганц алтан боломж нь байсан юм. Виз дуусах үед Лая Каша хятад руу буцлаа. Удалгүй Брайаны хэлгээсэн урилга үнэхээр иржээ. Тэр үед Лая Каша би Австралид баян сайхан сэтгэлтэй найзлуудаа болсон гэж хамаатан садан найз нөхөдтэй сархаж тэр надад виз бас хүүд минь Австралид сурах боломж гаргаж өгнө гэж ам алдан ярьж бүр хүүхэдтэй жамалжээ. 2012 оны хавар 6 дугаар сард Мельбурн руу дахин нисэн. Энэ удаа өмнөхөөсөө илүү ихтэй очиод удахгүй Австралийн бэр болно гэсэн итгэлтэй байлаа. Брайан чихэндээ их сайхан байсан. Лая Кашад илүү амархан ажил олж өгч мөнгө дутвал тусалж цаг зав гаргаж анхаарч халамжлана. Бас Лая Кашад бөгж өгч чамтай гэрлэн гэж ам гарсан байдаг. Лая Каша үүнд нэг итгэж найз нөхдөдөө би хурмаа гэж байна гэж бахархалтай ярьж байлаа. Гэхдээ бүх зүйл ингээд л сайхан үргэлжлэх байсан бол энэ видео байхгүй байх байсан. Нэг мэтгэд Брайаны охин нялхуугээ өөрөөр хэлбэл ачууг нь өвөө эмээд нь харуулахаар өгчээ. Гэрт жижигхэн хүүхэд гарч ирэхэд Брайан гэртээ илүү их цаг өнгөрөөж эхнэр Майя өглөө 6-ад гарч орой 5-д орж ирслээ ажиллаж байгааг хараад энэ бол миний гэр бүл, энэ хүмүүс бол миний амьдралын бүх юм гэсэн бодол аажмаар сэргэж эхэлнэ. Харин ийм үед Лая Каша хизээ бид гэрлэж хизээ чи эхнэрээсээ салах бай гэж таанд үзүүлж эхэлдэг. Брайан Австралийн хуулиар эхнэрээсээ салбал хөрөнгийнхөө дор хаяж тал хувийг өгөх. Өөрөө 50 нас хүрч байгаа. Цаашид ажиллах хугацаа богино, салвал настай ядуу мөнгөгүй үлдэж магадгүй гэж айж байлаа. Тэр Лая Кашад чи залуу би хөгшин. Цаг өнгөрөх тусам чи харамсна. Тэгээд нэг өдөр намайг орхино. Тэгвэл би юу ч хүлгэн гэжээ. Лая Каша харин би чамайг хизээж орхихгүй насан турш даасрна гэж амлан уйлж гусаар байв. Гэвч Брайан дотроо эхнэрээсээ салъя гэсэн бодлоо бүр мөсөн орхижээ. Лая Кашад амлсан гэрлэлт нь зүгээр л хоосон амлал болж хувирсан байлаа. Брайан гэр бүлтэйгээ цагийг их өнгөрүүлж Лая Кашад хормын талаар юу ч ярих болсон. Лая Каша энэ бүхнийг ойлгосныхаа дараа итгэл найдвараа бүрөө алдав. Брайанд найдаж байсан бүх ирээдүйн нурлаа. Тэгээд өөрийгөө дийлхэ болж хар тамхи хэрглэж эхэлжээ. Гэхдээ тэр Австралиас буцах бодлого юмэр байсан. Учир нь хүүтэйгээ ярьж би чамайг Австрали авчирч сургуульд явуулна гэж амлажээ. Энэ амлалт нь Лая Кашагийн хувьд би яаж хийгээд энд үлдэх ёстой гэсэн сүүлчийн хөдөлгөх хүч байлаа. Брайан гэрлэлт хууль ёсны ивент итгэлийн талаар эрс татгалзахад Лая Каша өөр зам хайж эхэлнэ. Ингээд Лая Каша Австралийн иргэнтэй хуурамч гэрлэлт хийж мөнгө төлөөд байнгын визтэй болох эрсдэлтэй аргуудыг сонирхож эхэлсэн.
Гэхдээ өмнө нь визний зүйчлэлийн компанид хууртагдсан учраас дахин олон зуун мянган юань өгөхөөс айж байлаа. Ийм үед найз эмэгтэй түүнд Стивен гэдэг 52 настай эрийг танилцуулна. Стивен өөрийгөө өмнө нь Хятадд 5 жил ажиллаж байсан, Хятад хэл жаахан мэддэг гэж танилцуулна. Харагдах байдал нь муу шиг санагдахгүй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын хөтөч хийдэг, их мөнгөтэй биш дундаж хүн гэдгээ нуухгүй ярьжээ. Эхнэрээсээ салж байгаа, дараа нь гэр бүлдээ анхаардаг, даруухан Хятад эхнэр хайж байна гэдэг. Энэ бүхэн Лая Кашад энэ хүн арай лөвөрч биш байлаа гэсэн итгэл төрүүлнэ. Дараагийн уулзалтаар Стивен эхнэртэйгээ салалтын дараах хөрөнгө хуваалтын тухай ярьж 3 сая юань орчим үнэлгээтэй байраа хадгалж үлдэхийн тулд эхнэртээ сая 500 юань өгөх ёстой боллоо гэж тайлбарлана. Хэрвээ чи надад энэ мөнгийг өгөхөд тусалбал би чамтай гэрлэж байнгын оршин суух виз авах чинь туслана гэж санал болгоно. Лая Каша надад сая 500 юань байхгүй. Хамгийн ихдээ 700 мянган юань цуглуулж чадна гэдэг. Стивен хэсэг бодоод за тэгвэл 700 мянган юань байхад болно гэж зөвшөөрчээ. Ингээд Лая Каша Хятад руу буцаад хамаатан садан найз нөхдөөрөө дамжуулан гадаад бизнесийн хөрөнгө оруулалт нэрэлээр 700 мянган юань зээлж босгож гадаадд сайхан амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр шийднэ. 2014 оны 12 дугаар сард Лая Каша Мельбурн руу дахин нисч Стивентэй захын зочид буудалд хамт амьдрахдаа тэр эрэгтэйг удаан ажиглажээ. Стивен эвтэйхэн дулаахан сайн хүн шиг байсан тул Лая Каша сэтгэл амарч 700 мянган юанаа бүхэлд нь Стивений данс руу шилжүүлж өгнө. Гэвч маргааш өглөөс ирэхэд Стивен байхгүй, ачаа бараа байхгүй, утас нь унтарсан, залхахад уцаа авахгүй байв. Лая Каша тэр үед би бүхний алджээ гэдгийг ойлгосон. Тэгээд шууд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгчээ. Гэхдээ нэг том асуудал байсан. Тэр жинхэнэ зорилгоо хэлж чадаагүй. Би хуурамч гэрлэлт хийхин тулд түүнд 700 мянган юань өгсөн гэж хэлвэл өөрөө хууль зөрчиж байгаагаа хүлээн зөвшөөрөх болно. Ингээд цагдаа нарын нүдээр харахад энэ эрэг зүгээр л санхүүгийн боломжтой насан турш хоёр хүний хооронд болсон энгийн мөнгөн гүйлгээ мэт байв. Гэрээ бичих хийгдээгүй, хүчээр дарамтлсан шинж нэмдэгч байхгүй. Өөрөөр хэлбэл Лая Каша өөрийн сайн дураараа мөнгөө шилжүүлсэн гэж үзжээ. Тиймээс гэмт хэрэг тооцогдох үндэслэл хангалтгүй гэж үзэж цагдаа нар хэрэг нээхээс татгалцсан байна. Лая Каша дараа нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авахд өмгөөлөгч түнд чи хууль бусаар оршин суухийн тулд хуурамч гэрлэлтээр хууль зөрчгийг оролцсон. Тийм учраас төр чамайг хамгаалахгүй гэж тайлбарлав. Энэ мөчид Лая Каша 700 мянган юань үр зээл ирээдүйн мөрөөдөл бүгд нэг шөнийн дотор үгүй басныг мэдэрч байлаа. Түүний хувьд хэн нэгэнд буруу тогох хэрэгтэй байсан. Виз, хууль бус амьдрал, Австралид үлдэх гэж хийсэн бүх оролдлого. Энэ бүхэн Брайантай холбоотой гэж тэр өөрийгөө бодож эхэлжээ. 700 мянган юаны лөвөр Брайаны гэрлэн гэсэн хурамч амлалт, хизээж биелэхгүй амлалт. Яг энэ мөчөөс эхлээд хэрвээ би сүрсэн юм чинь чамаагч бас зөрүүлнэ гэсэн бодолтой болжээ. Лая Каша Брайаны гэрээ оролцоо байнга гэрч надад туслаач гэж хөөцөдлөж хуурамч гэрлэлт бүр ямар ч амьдралын холбоогүй зөвхөн бичиг цаасан дээрх гэрлэл санал болгож хөөгмөн Австрал сурахад тусалж байгаа. Дараа нь намайг баригдаж хөөхөд би гомдлохгүй гэж хүртэл гуйсан. Гэхдээ Брайан амьдралаа арайхийн доктортой байдал оруулсан гэр бүл нь эргэж нэгдэж байгаа. Хуурамч гэрлэлтийг хийвэл өөрөө их хэмжээний торгуул шоронд орох эрсдэлтэй. Лая Каша баригдвал насан туршдаа Австралид дахин орж чадахгүй гэж ойлгож байсан тул хичнээн гуйсан ч татгалзсан. Лая Каша бараг өвчтөе хүн шиг Брайаны гэрийн гадаа байнга эргэлдэж шөнө орой гадаан зогсож ширтснээс болж эхнэр Майяарч сэжгэлж эхэлсэн байна. Нэг өрөө Майя ажлаасаа эрт ирээд хашаа руугаа ороход Лая Каша тэнд Брайаныг өдөөд бүр нүдэн дээр нь үнсгийг оролдож байв. Брайан ч түлхэж цухтаасангүй хэсэг хугацаанд зүгээр зогсон нь бүхнийг улам тодорхой болгосон. Майя уцаа гаргаж видео бичлэг хийж нотлохоо авсныхаа дараа хашгирч Лая Кашаг шууд хөөж гаргана. Дараа нь гэртээ орж Брайаныг хэрвээ чи нэмэгтэйтэй хамт байхыг хүсвэл надаас алхан чиний дур. Би чамайг хорихгүй барихгүй гэж хэлжээ. Брайан энэ үед эхнэрээ тайвшруулах гэж уйггүй хичээж энэ удаа Лая Кашатай бүр мөсөн харилцаагаа таслахаар шийдсэн. Тэр Лая Кашад гэрлэн гэж би одоо хязгаарч ярихгүй. Хэрвээ чи дахиж над дээр ирээд намайг дарамтлуул би чамд урлаг илгээхээ бүр мөсөн болно. Чи Австралид хизээж орж иж чадахгүй болно гэж анхааруулжээ. Гэхдээ Лая Каша Брайаны энэ үгийг хүчтэй айлхан сүрдүүлэх гэж хүлээж авсан ч хизээж ухраагүй. 2015 оны 20 дугаар сарын 27-нд
аимшигт хэрэг гарахаас ердөө 4 хоногийн өмнө Брайан Лая Кашад хоёулаа харилцаагаа бүр мөсөн дуусгая. Хэрвээ чи дахин гэрлэх, виз, хууль бус ажил гээд ямар нэгэн зүйлээр намайг дарамтлавал би иммиграшн чамайг олон жил хууль бусаар ажиллаж амьдарч байсныг мэдээлнэ гэж хатуу хэлжээ. Энэ нь Лая Кашагийн хувьд Австрали үлдэх мөрөөдөл төдийгүй хүүгээ авчрах гэсэн амлалт бүгдийг нь нэг мөчөд үгүй их цохилт байлаа. Тэр мөчөөс хойш чи намайг шатаасан бол би чамайг бас шатаана. Чиний хамгийн их хайрладаг бүхнийг чинь булаана гэдэг бодолтой болов. 3 дугаар сарын 29-нд Лая Каша сүүлчийн удаа Брайан дээр очижээ. Тэр хуурамч гэрлэлтийн санаагаа дахин дэвшүүлж энэ удаа бүр мөнгө өгье гэж санал болгож чи зөвхөн бичиг баримт дээр миний нөхөр байхад л болно. Харин амьдрал дээр их нэртэйгээ гэр бүлтэйгээ байсан ч болно гэж хүртэл хэлжээ. Гэхдээ Брайан энэ удаа дахиж зөөлөн тойрч яриагүй. Анхнаасаа л би чамтай гэрлэх бодол байгаагүй. Урилга явуулж байсан нь зүгээр л өрөвдснөөс болсон. Одоо би чамд хайргүй, мөнгө, хууль бус гэрлэлт юу ч гэж ярьлаа гэсэн хизээч боломжгүй гэж холуухан хэлжээ. Энэ үг бол Лая Кашагийн хувьд сүүлийн найдвараа алдсан мөч байлаа. Тэр газар дээрээ нүрээ гараараа таглаж мэлбэрэн уйлж байв. Хэрвээ би чамтай байх хэрэггүй бол чи гэр бүлтэйгэж жаргаж чадахгүй. Чи намайг сүрүүлсэн бол би чамайг сүрүүлнэ гэсэн муу санаа нь гэмт хэргийн төлөвлөгөө болж хуурсан юм. 2015 оны 3 дугаар сарын 31 тэр өдөр Майя ажилдаа яваад гэртээ байхгүй байсан. Лая Каша Брайаныг гэрийн хаалгыг тогшоход Брайан нууртай бидний яриа дууссан биз дээ. Одоо юу хүсэж байна гэж асуухад Лая Каша сүүлчийн удаа чамтай уулзаад баяртай гэж хэлмээр байна гэж 50 хариулжээ. Брайан түүнийг гэртээ оруулаад нэг аяг цай аягалж өгөөд өөрөө ачуугаа шалгахаар өрөөрөө норжээ. Тэр мөчөд Лая Каша цай руу нэм мансууруулах бодис хийж орхисон. Удсанчгүй Брайаны толгой эргэж ухаан балартан унаж сэрэгтэн гарыг нь уйж аманд нь скошнаж орхисон байв. Дараа нь Лая Каша гэрээс гарч том зүлгэний аж авч ачуугийн унтаж байсан өрөөнд орж түүний амнасыг нь ороосон. Брайан ухаан орсны дараа шалан дээр хөвтөж байгаагаа мэдэрч ойр авд байгаа цус зүлгэний ажийг хараад юу болсныг тааж байсан ч юу ч хэлж хийж чадахгүй байлаа. Лая Каша түнд би чиний хайрладаг бүх хүнийг ч халаад амьдралыг ч утахгүй болно гэж хэлээд эхнэр Маяг ажлаасаа ирэхийг хүлээн суулаа. Оройн 5 цагийн үед Мая ажил тарж гэртээ ирээд хашаагаар ороход Лая Каша зүлгэний аж барьсаар түүн рүү даржээ. Мая амь тэмцэн хашгирсан ч Лая Каша олон удаа дайрч түүнийг огт хамгаалж чадахгүй байдал хүргэсэн байна. Тэрэл мөчөд хөршүүд дээрээс нь харж цагдаа руу залгаж бичлэг хийж эхэлсэн. Харин Брайан дотор эхнэрийнхээ хашгирах дууг сонсож хөдөлж чадахгүй зөвхөн нулимс унахаас өөр сонголтгүй байлаа. Цагдаа нар ирэхэд ачгүй нь аль хэдийн нас барсан. Мая хашаанд нас барсан. Лая Каша зочны өрөөнд сууж сандарсан шинжгүй байжээ. Мөрдөн байцаалтын явцад Лая Каша өмнө нь хятад анхны нөхөр нь автобуслаар нас барснаас хойш сэтгэл санааны асуудалтай болсон тогтоогдсон. Гэхдээ жижиг хот хөдөө орчимд сэтгцийн эмчд үзүүлэх нь ичгүүртэй гэж үздэг тул эмчлүүлж байгаагүй. Австралид ирээд үрзэл, дарамт, хууль бус амьдрал зэрэг нь сэтгцийн байдлыг нь уламд ортуулсан. Тэр стрессээ давж гарахын тулд хар тамхи хэрглэж байжээ. Гэсэн ч шүүх шинжээчид Лая Каша гэмт хэрэг үйлдэх үед өөрийн үйлдэлийн үр дагаврыг бүрэн ухамсарлаж байсан. Аллахыг урдчлан төлөвлөж шат дараатай гүйцэтгсэн гэж үзлээ. Иймээс сэтгцийн өвчнөөр бүрэн хамгаалуулах боломжгүй мансууруулах бодис сэргийлдэг байсан нь хариуцлагаас бүрэн мултрах үндэслэл болохгүй гэж дүгнэв. 2015 оны 12 дугаар сарын 17-нд Лая Кашад бүх насаар хорихалтай гэж үзэж хамгийн багадаа 32 жил хоригдсны дараа суллагдах хүсэл гарах хэрэгтэй гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл тэр хүн ойрын хугацаанд суллагдах магадлал маш бага гэсэн үг. Энэ бол зүгээр нэг галзуурсан нууц амраг хоёр хүнийг алсан гэдэг энгийн кейс огт биш. Энд хуурамч амлал, хариуцлагагүй харилцаа, цөхрөлдөө бууж өгсөн нэг эмэгтэй шийдвэр, хуулийг үл тоосон виз, хуурамчаар гэрлэх замаар виз авах арга замууд, сэтгэц мансууруулах бодис, мөнгөөр хайр, ирээдүй худалдаж авах гэж оролцсон үйлдэл бүгд нийлж хүүхэд гэмт цэмэггүй эхнэрийн амь насыг авч удсан. Брайан гэр бүлтэй байхдаа нууц амрагтай болсон. Юу ч бодлохгүй гэрлэн чамтай амьдрна гэж амлалт өгсөн. Гэтэл тэр амлалтаасаа буцах үед нэг эмэгтэй бүх ирээдүй түүний амлалтаас бүрэн хамаардаг болсон байлаа. Лая Каша амьдралаа өөрчлөхийн тулд хууль бусаар ч хамаагүй үлдэхийг хүссэн. Тэр хуурамч гэрэлтийг ашиглаж
виз авахыг зөв мэтээр хүлээж авчээ. Амьдрал нь нурч эхлэхэд тэр уураа буруу өн рүү гаргаж намайг ийм болгосон чи гэж бодсон. Харин өшөө авсан түүний үлийн золиос нь хамгийн гэмгүй 2 хүн болсон юм. Энэ нэргийн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт заавал бичиж үлдээгээрэй.